personal statement-ийг шал өөр юм болгоод өөрсөндөө хүлээгээд авчихдаг байхгүй юу? 250 үгтэй хамгийн багадаа бичих ёстой. Хамгийн ихдээ 650 үгийн дотор багтааж бичих ёстой. 7 төрлийн prompt буюу асуултанд тухайн 7 төрлийн асуултнаас нэгийг нь сонгож түүнд хариулж бичдэг. Их тохиолдолд хүүхдүүдийн personal statement гэдэг бол их сургуулийн admissions decision-д нь ер нь маш томоор нөлөөлдөг үргэлжлийн гол хэсэг байдаг. За тэнгууд одоо хэдүүлээ personal statement бичих бүр ингээд дараалал гэд ер нь ярилцъя гэж бодож байна л доо. Яг өнөөдөр чи гэртээ хараад шууд PSA бичих гэж оролдвол яг ямар үйлдэлээс эхлэх вэ? Хамгийн ихний үйлдэл нь юу вэ? За хамгийн ихний үйлдэл нь хараа prompt задлах гинэ. 7 төрлийн prompt нь надаас яг юу асуугаад байна вэ? Чамаас яг юу гэж хүсээд байна вэ гэдгийг нь хэдүүлээ илүү сайн ойлгоно. Өөрөөр хэлбэл биднээс асууж байгаа асуултыг нь бид нар илүү сайн чанартай ойлгож ич түүнд өгөх хариултаа ойлгомжтой илэрхийлж чадна. Тийм үү? За тэнгууд prompt задлах гэдэг нь ерөөсөө л хараа хүмүүстээ Америкийн ихтэй сургуулиудын энэ асууж байгаа Common App дээр байгаа 7 төрлийн prompt-ыг долуулангийн breakdown хийгээд задлаад тэгээд асууж байгаа асуултуудыг нь дотор нь хэдүүлээ яг ойлгож авахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг prompt-ын дотор асууж байгаа асуултыг чи өөрөөсөө дэлгэрүүлж асууж чаддаг болохыг л prompt задлах чадвар гэж хэлэх гээд байна гэсэн үг. За тэнгүүт ингийн тул хэдүүлээ шууд одоо хамтдаа live задлах гээд оролдъё те. За 7 төрлийн prompt-ууд нь юу гэж асууд юм бэ гэдгийг та нар ерөөл өмнө надаас сонсч ирсэн байх, өөрсдөө Common App-аас харсан байх, бас хүмүүсээс сонсч ирсэн байж магадгүй. За эхнээс нь хэдүүлээ харъя. Эхний prompt хамгийн олон хүүхэд сонгодог prompt байдаг. Some students have a background, identity, interest or talent that is so meaningful they believe their application is incomplete without it. If this sounds like you, then please share your story. За энэ background, identity, interest, talent заяа. Гэхдээ хамгийн гол хэсэг нь that is so meaningful they believe their application would be incomplete without it буюу та нар ингэж төсөл хараа guys. Их сургууль чи амьдралынхаа 4 жилийг зарцуулах шаа газар чамд жилийн maybe $86,000 хөнгөлж өгөх хэсгээ шийдвэрээ гаргах гэж байгаа амар чухал хүн заяа. За боли хэдүүлээ ингэж шээ авдаг шүү дээ. Чиний ирээдүйн нөхөр эхнэр чи ирээдүйн нөхөр эхнэртэйгээ суухынхаа өмнө эсвэл шинээр анх танилцж байх та айгу чухал мөчтэй шүү дээ. Яг миний тухай чи мэдэж авмаар байвал чи энэ зүйлийг мэдхгүйгээр ер нь надтай суух боломжгүй. Ер нь миний хувьд те чи миний энэ зүйлийг маань мэдхгүй болвол чи намайг ер нь огт мэдхгүйтэй адилхан шүү. Гэж бараг хэлэгдэж болох үс. Өөрөөр хэлбэл чиний хувьд өргөдөл дээрээ оруулахгүй болвол өргөдөл чинь дутуу болно гэж бодогдох хэмжээний чиний хувьд хамгийн утга учиртай сонсорой. Амьдралын түүх background. Одоо амьдралын чинь те гарч ирсэн орчин нөхцөл background. Identity буюу чиний зан чанар онцлог. Interest буюу сонирхол. Чиний хүсдэг сонирхдаг зүйл. Эсвэл talent, авьяас чадвар. Тийм зүйл чамд байгаа юм шиг санагдчихвэл бид нарт хуваалцсан уу гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийн тухай ярихгүйгээр орхичвол өргөдөл чинь бүрэн болохгүй гэж бодогдох хэмжээний чамд утга учиртай түүх байна. Байгаа гэж бодож байгаа нь гараар өгдөө би сонсохгүйгээ зүгээр асуухгүй та нарыг сараа зоолтоо. Энэ түүхээ ярихгүй бол ер нь өргөдөл маань бүрэн болохгүй гэж бодогдох хэмжээний миний амьдралд маань ер нь амар утга учиртай. Окей. За би одоо араас нь юм асууя. Ямар түүхийг бид нэр энэ түүхээ л ярихгүй бол өргөдөл маань бүрэн хэмжээний болохгүй гэж бодогдох хэмжээний биднэрт амар утга учиртай байгаа бол байдсан бол өөрөөр хэлбэл утга учиртай түүх гэдэг нь ер нь ямар шинж чанарыг агуулдаг болоод эсвэл тэр түүх яг ямар үүрэг гүйцэтгэдэг болоод тэр тохиолдол тэр амьдралын адал явдал тийм үү биднэрт яг яасан болоод амар утга учиртай гэж бид нар дүгнэх үс байдсан бол ухаарл өгсөн. Өшөө. Бидний харах үнцэгт нөлөөлсөн. Намайг илэрхийлж чаддаг. Өшөө. Харах үнцэгт нөлөөлсөн. Тэрнээс ухаарсан. Бодогдуулсан.
эргэцүүлж бодоход хүргэсэн. Өшөө мэ 2. Өөрийгөө одоо байгаа өөрийгөө бүтээхэд нөлөөлсөн гэж хэлж байна те. Өшөө анаадар юу гэж бодож байна? Personally чамд амар утга учиртай. Асууж байгаа асуулт нь шүү дээ. Ямар түүх биднэрт утга учиртай гэж хэлэгдэх үйс юм бэ? Яагаад бид нар утга учиртай гэдэг үгийг ашиглах үйс юм бэ? Ямар тохиолдолд гэж асууад байгаа байхгүй. Хамгийн их өөрчлөлт гарсан түүнээс хойш те. Өшөө. Гэтэ өөрчлөлт нь ямар төрлийн өөрчлөлт байх юм бол аль нь ч байж болно те. Чамд ямар нэгэн байдлаар юртаж нөлөөлсөн байхгүй guys. Чи тэрнээс болоод амьдралын хэм маягаа өөрчлөсөн байж магадгүй. Тэрнээс болоод өмнө боддог байсан нэг үзэл бодлоо өөрөөр хардаг байсан байж магадгүй. Тэрнээс болоод чи одоо нэг юмыг зорддог байж магадгүй. Тэ гих мэтчлэн чамд юутаж нөлөөлсөн. Чамд инфлюенс хийсэн. Үйл явдал background interest чинь юу вэ? Гэж хэдүүлээ энэ асуултыг хөрвүүлж ойлгож авч болж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Үүнийг л жишээ нь та нар жишээ нь промпто задлж ойлгохоо гэж хэлээд байгаа юм. Хэрэв та нар яг ингэж ухаж бодохгүйгээр guys зүгээр л энэ асуултыг хараад уншаад хариулах гэж оролдонгууд яг юу ямар асуултанд хариулаад байгаа вэ гэдгээ дахин ер нь бол бодхуйц буюу бичиж байгаа л төөрөд унна. Ойлгож байна уу? Тийм учраас prompt задлах гэдэг үйлдэл нь чухал ах нь. Чи яг ямар асуултанд хариулах гэдэг юм бэ гэдэгт чинь чамд тусалдаг гэсэн үг. За тэгэхээр саяныхыг хэдүүлээ тэмдэглээд maybe авъя те. Надад хамгийн том нөлөөлсөн background гэвэл юу юм бэ гэдэг нэг юм түлхүүр үгээр энэ prompt-ыг тэмдэглэчээ. Одоо prompt хэдүүлээ ялгах гэдэг штэ хооронд нь те. Надад хамгийн том нөлөөлсөн амьдралын түүх миний онцлог одоо те identity юу гэж хэлмээр юм бэ? Interest буюу сонирхол obvious надад хамгийн нөлөөлсөн. Нөлөөлнө гэдэг чинь би түүнээс болж өөрчлөгдсөн, түүнээс болж харах өнцөг маань өөрчлөгдсөн, түүнээс болж миний хийдэг үйлдэл маань өөрчлөгдсөн. Надад ач холбогдолтой зүйл юу юм бэ? Гэт энэ prompt-а нэг юм түлхүүр ганц өгүүлбэрээр тэмдэглээд авчээ. За хоёр дахь руугаа орлоо. The lessons we take from obstacles we encounter can be fundamental to later success. Recount the time when you faced the challenge, setback, or failure. How did it affect you? And what did you learn from the experience? Хамгийн гол түлхүүр үг нь гэвэл хамгийн чухал биднээс сууж байгаа түлхүүр үг нь гэвэл юу байж болох юм шиг байна. Ер нь яг уу ганцхан энэ гэж хэлэхдгүйц бол бүр амар нарийн яг түлхүүр үг бол байхгүй байна те. Бүх хэсэг нь л чухал байна. Юу гэж хэлж яана гэхээр гэтээ хамгийн ихнийх нь guys шууд асууж байхгүй. The lessons. Lesson гэж юу гэсэн үг лээ? Сургамж. Окей. Ойлгомжтой л тэгэхээр те. Бид нар ямар нэг юм challenge хэцүү зүйлийг туулаад түүнээсээ олж авсан сургамж маань юу вэ гэдгийг хуваалцаж болох prompt юм байна. Мөн үү? За the lessons гэхдээ бүр илүү детальчилсан чинь we take from obstacles we encounter can be fundamental to later success. Ер нь бидний туулж байгаа юм саад бэрхшээл асуудлууд маань бидний ирээдүйн амжилтын маань суурь нь болж идэгөө. Recount the time буюу эргээгээд ингээ бодоорой, санаарай. When you face the challenge, ямар нэгэн хэцүү бэрхшээл сорилттой тулгарсан үе, setback or failure буюу одоо юм бүтэлгүйтэлтэй тулгарсан үе эргээгээ бодъё. How did it affect you? Энэ чамд яаж нөлөөлсөн бэ? And what did you learn from the experience? Тэгээд тэр туршлагаасаа чи юу сурсан бэ гэж байна. Guys, хараа тий хоёрдугаар prompt-ийн гол ялгаа нь гэх юм бол юутайч нэг юм сорилт, challenge-тай холбогдолтойгоор чи сургамж олж авсан зүйлсээ хуваалцахыг хэлж байна тийм үү? Энэ ихний prompt, хоёр дахь prompt хоёрт асууж байгаа байдал нь нэг адилхан байгааз хоёулаа юу асууж байна? How did it affect you? Араа ихний prompt дээр ерөөсөө how did it affect you гэдгийг яг хэлж асуугаагүй болохоос бараг л асууж исэн тийм үү? Асууж байгаа байдал нь яаж асуусан бэ гэхээр өөрийн чинь хувьд хамгийн meaningful background-а бичээрэй.
Тэгээ meaningful гэдгээ яагаад meaningful гэж бодож байгаагаа тайлбарлана гэдэг чинь ер нь бол тэр маань биднэрт яаж нөлөөлсөн бэ гэдгийг тайлбарлаж байгаатай адилхан шүү дээ, тийм үү? Энэ prompt дээр болохоор зүгээр шууд утгаараа how did it affect you гэж асуусан. Адилхан юм нь юу вэ гэж guys? Дандаа л чамд яаж нөлөөлснийг ч асууж байгаа зү. Түүнээс болж чи яаж өөрчлөгдсөн? Түүнээс болж чи юу гэж боддог болсон? Чамд яаж нөлөөлсөн? Гэдэг зүйлсийг бүгд асуугаад байгаа байхгүй юу? Би та нарт эхний хичээл дээр биднэрт эргцүүлэх чадвар хамгийн чухал гэж хэлээдсэн тий. Яагаад тэгж хэлээдсэн бэ гэхээр одоо учир нь гарч ирж байгаа юм. Их сургуулийн өргөдлийн эсэнүүд ихэнх нь л асуулт нь шүү дээ. Дандаа л чамд яаж нөлөөлсөн бэ? Яагаад ийм болсон гэж бодож ийн гэх мэт юмсыг асуудаг. Өөрөөр хэлбэл шүү дээ guys. Чи ер нь ихэнх хүүхдүүд actually амьдралдаа тохиолдож байгаа зүйлсийг зүгээр л тохиолдуулаад тэгээд дуусчихдаг. Зүгээр л тохиолдол гэсэн үг тэр бол. Түүнийг яг сургамж болгож авч чаддаггүй. Уг нь бол амар их юм туулдаг хэрнээ. Уг нь бол амар их зүйлийг үдсэн хэрнээ, харсан хэрнээ гэсэн үг. Их сургуулиуд биднээс зүгээр л асуултаараа жишээ нь ямар хүүхэд хайж байгаагаа илэрхийлж болж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл өөрт нь юу ч тулгарсан гэсэн түүнийг дүгнэж өөртөө эргцүүлэл болгож үлдээж чаддаг хүмүүсийг. Тийм хүмүүс магадгүй энэ хэсэг амжилттай бичих байхгүй юу? Тэ амжилттай бичсэн хүмүүс нь орж байгаа байхгүй юу? Яг үнэ хэлэхэд зөндөө олон хүн сонсоод бүр итгэмээргүй амар юм юник тэ сториг туулсан хүмүүс байдаг. Гэтэ яагаад вэ штэ тийм юник сториг туулсан хүн болгон за мэдээж угаасаа хүн болгон тэнцэх боломжгүй л тэ. Гэтэ өөч тийм сторигтай ч гэсэн сургуульд тэнцэхэд асуудал үүсч болдог вэ гэж тэрийг илэрхийлж байгаа байдал нь байхгүй юу? Аваачаад тэр түүхээ зүгээр л тохиолдол болгоо биччихдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл зүгээр л түүх хэлбэрээр бичдэг. Тэр түүхэн дээрээсээ reflection гаргаж ирж чаддаггүй бичдгээс болдог бахнэ гэсэн үг. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл сонсоорой. Тохиолдол ба сургамж хоёр ондоо ахна шүү дээ. Тохиолдлыг чи ардаас нь дүгнээд бодчвол тэр сургамж юм уу эргцүүл болчих гээд байна тий. Гэтэл их сургуулиуд чамаас story гэж юусаа асуухгүй зэнд. Ойлгож байна уу? Энд story гэж бичгдэг байгааз харин оронд нь юу гэж бичигдсэн байна вэ гэх юм бол how did it affect you байхгүй юу? Чамд яаж нөлөөлсөн бэ? Тэр нь чамд яаж чамайг өөрчилсөн бэ буюу тэр болсон түүхээс нь гарсан сургамжийг нь болсон түүхээс нь гарсан эргцүүллийг нь асуугаад байгаа байхгүй. Ойлгож байна уу? Энэ нь бидний хамгийн чухал мэдэх ёстой зүйл юм аа хүүхдүүдээ. Би танаас санууллаа шүү. Ихэнх хүүхдүүдийн эсэн дээрээ гаргадаг алдаа бол зүгээр л хоосон түүх бичдэг. Зүгээр л болсон үйл явдал яриад байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр чи өөрийнхөө эсийг бичиж байхдаа би зүгээр л болсон үйл явдал он цагийн дараалтаа яриад байна уу? Эсвэл би тэр болсон үйл явдлаас юу гэж бодсноо шингээж чадчихэв нү гэдгээ хэдүүлээ асар сайн эргцүүл сурах нь. Ерөөсөл prompt задлах гэдэг чинь яг ингэж ойлгохыг л хэлээд байна гэсэн үг. За 3 дахь prompt нь reflect on a time when you questioned or challenged the belief or idea. What prompted your thinking? What was the outcome? Outcome буюу үр дүн нь юу байсан бэ те? Тэрний чинь үр дүн нь юу байсан бэ гэдгийг асууж байгаа байхгүй юу? Зүгээр л түүхээ хуваалцаач гэд чи яг хараа хэдүүл яг ийм байдлаар промптоо задлчвал буруу хариулчих байгааз ойлгож байна уу? Зүгээр л түүх ярих үс промптоо задлчих чаад зү. Гэтэл хамгийн гол асууж байгаа зүйл нь буюу what prompted your thinking? What was the outcome? Үр дүн нь юу байсан бэ? Тэ мэ? За ер нь бол зөв. Хараа манайхаа. Гэтэ нөгөө нэг итгэл үнэмшил, итгэмжний маань те. Итгэмжний маань гол асуусан деталь нь юу вэ гэсэн чинь штэ. When you questioned өөрөөр хэлбэл ингээд асуугдсан. Эсвэл өөрөөсөө асуусан байж болно. Бусад хүмүүс чамаас асуугдсан байж болно те. Or challenged. Сорилтод өртсөн.
сорилт чамд тулгарсан тэ сорилттай нүүр тулсан тийм байх нь шүү дээ хамгийн гол нь. Belief or idea гэж л да. Итгэл үнэмшил эсвэл үзэл санааны хувьд хэдүүлээ чаленжлагдсан одоо асуултад өртсөн, асуугдсан тийм үеэ төсөөлөх нь байна. Тэгээд тэрний чинь үр дүн нь юу байсан бэ? Юу чамайг тэгж бодоход хүргэсэн бэ гэж хэлж байна. Ихэнх хүүхдүүд энэ промптыг уншаад шууд хамгийн олон хүн итгэж байгаа. Гэтэ чи ганцаараа итгэхгүй байсан зүйл юу вэ гэж ойлгоод байд юм шиг байна. Гэтэ тийм заавал байх албагүй. Энэ дээр зүгээр л чи өөртөө өөрийгөө question хийсэн зүйлч байж болно. Би багшин жишээ нь улсын сургуульд алслагдсан дүүрэгт төрж өсөж амьдарч исэн. Тэгэд ингээд тэр үед штэ сурж агаад төгсөх ангитай хувийн сургууль сураад 12 дугаар ангитай. Тэгээ тэр үед би өөрөөсөө бүр байнга question хийдэг байсан нэг зүйл байсан байхгүй юу? Тэр юу вэ гэхээр яагаад би зүгээр л хаан төрснөөсөө болоод миний хүртэх боломж маань өөр байх үс амьдралтай байгаа юм болоо. Яагаад? Энэний cause нь те шалтгаан нь юу юм бол? Яагаад ийм байгаа юм гэж юу нэг айгу миний уур урж бодогддог гэсэн байхгүй дандаа л. Би багнуур тахад хизээч надад бизнес хичээл гэж орж байгаагүй. Багнуур тахад төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь зүгээр л нэг юм томчуудын ярьдаг сэдв юм шиг төсөөлөгддөг байсан. Багнуур тахад надад тэгээ ер нь юм амар юм хол юм шиг санагддаг байсан даа. Гэтэл ингээд те би төвсангата хувийн сургуульд хотод суралцах үед хүүхдүүдийн англи хэлний шал өөр, хүүхдүүдийн үзэл бодол нь шал өөр, хүүхдүүд өөрсдөндөө амар ихтгэлтэй байдаг ч юм уу те. Өөрийгөө ямар нэгэн зүйлд хувь нэмэр оруулж чадна гэдэгт амар ихтгэлтэй байдаг. Тэгэл ер нь бүх юм амар өөрсөн. Тэгээ би тэрийг өөртөө тухайд амар question хийдэг байсан байхгүй юу? Яагаад би хаан төрснөөсөө болоод миний хүртэх боломж шал өөр байх үс байгаа юм бэ? Яагаад гэж ингэж би question хийдэг байсан байхгүй юу? Чинь энэ байж болно. Тэгээ багш нар штэ тэгж question хийдэг байснаасаа болоод 21 аймгийн 3-т явж байсан байхгүй. Тэгэхээр одоо чинь хэрэв би сурагч явахдаа энэ промптод хариулсан бол те саний түүхээ ярьж болж байгаа байхгүй те. Би ингэж үргэлж боддог байсан. Тэгээ what was the outcome гэхлээр би 3 удаа 21 аймгийг тойрсон үр дүн гэж хариулж болж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл чи ямар нэгэн belief, idea юм үзэл санаа асуултанд ингэж чаленжлагдаад тэрнийхээ үр дүнд болсон зүйлийг үр дүнгийг хуваалцах нь гэсэн үг. Maybe тэр нь чи түүнээс болж чи юу гэж бодсон бэ? Нэмж юу судалсан бэ? Юу хийж оролдож үзсэн бэ? Юуг туршиж үзсэн бэ? Тэр асуултынхаа хариултыг эсвэл тэр чаленжлагдсан чаленжаа давахын тулд юу хийсэн бэ ч юм уу те? Тэрийг хуваалцах нь байж болж байгаа гэсэн үг. Ойлгож байна уу? За тэнгуү дөрөвтөх нь reflect on something that someone has done for you that has made you happy or thankful in a surprising way. How has this gratitude affected or motivated you? Reflect буюу эргцүүлэх on something that ямар нэгэн зүйл дээр тэр зүйл нь юу вэ гэсэн чинь someone has done for you. Хэн нэгэн чиний төлөө done for you те ямар нэгэн зүйлийг хийсэн зүйлийнхаа тухай эргцүүлээрэй. That has made you happy or thankful in a surprising way. Тэгээд тэр хийсэн зүйл нь чамайг баярлуулсан. Чи түүнд нь талархдаг тийм зүйлээ байвал хуваалцаарай. How has this gratitude affected or motivated you буюу тэр талархал чинь тэ чамд яаж нөлөөлсөн бэ? Өөрөөр хэлбэл хэн нэгэн чиний төлөө ямар нэгэн зүйлийг зориулаад хийгээ тэ тэр нь дэн чинь талархдаг. Тэгээд тэрэнд нь чи баярлсандаа болоод эсвэл тэрнээс нь болоод чи өөрчлөгдсөн зүйлийг хуваалцаж болох нь шүү дээ тэ. Чамайг урам зоригжуулсан, чамайг өөр зүйлсийг хийх шалтгааныг өгсөн. Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийсэн. Тэгээд тэрэнд нь чи баярладаг. Тэр баярладагтаа чи хариул болгож хийсэн зүйл, тэрнээс нь урам зоригжиж чи хийсэн зүйл гэсэн үг байхгүй юу? Энэ промптн дээр жишээ нь та нар ямар нэг юм ганцхан үйлдэл ярих албагүй. Хүүхдүүд нээлттэй хандараа гэж хэлж байгаа. Юу гэж яах вэ гэхээр чиний төлөө шууд утгаараа хийсэн үйлдэлч байх албагүй. Чиний төлөө хийсэн юм шиг чамд санагддаг үйлдэлийг ярьсан ч болно.